За энэ удаагийн бичлэгээр SS тэр хэрхэн өмнөх ангийн дүнгуудыг оруулах талаар үзье. За эхлээд SS рүүгээ нэвтэрч ороод. За одоо ингээд манай Монгол Тэмүүл сургуулийн хувьд бол 9-р ангийн одоо улсын шалгалтыг бол одоо төгсөлтөд хийхин тулд өмнөх одоо 6-7-8-ийн дүнгуудыг бол одоо нөхөж хийх шаардлагатай болдог. За тэгэхээр төгсөлт гэхэд одоо энэ юу лугаа меню рүүгээ ороод ийшээ харах юм бол хичээлийн дүн гэж байгаа. За эндээс ингээд харах шинжлэх гэж дараад за тэгэхээр энэ болохоор 9-р ангийн дүнгууд нь шууд автоматар гарч ирнэ. За ингээд гарч ирсэн дараа энэ дээр дарах юм бол ингээд өмнөх ангиуд нь харагдаж байгаа. Энд бол одоо ингээд хичээлүүд нь батлагдсан, хянагдаж байгаа англи хэл 26 их мэдчихэн байдалтай харагдаж байна. За ингээд өмнөх 8 дугаар анги руу орох юм бол ингээд 8 дугаар ангийн бол одоо нэгч дүн ороогүй. Тэгэхээр одоо энийг бол хувийн хэрэгээс авч оруулах хэрэгтэй. Харж одоо хүүхд толгоноор шивнэ гэсэн үг. Үүний дараа за 7 дугаар анги руу орох юм бол энэ анги маань бол 26 хүүхэдтэй анги. За анги болгон дээр 4. За зарим тохиолдолд бол 7-8 хүүхдийн дүн бол ороогүй. Энийг бас нөхөж оруулах шаардлагатай. За 6 дугаар анги ч гэсэн мөн ийм байдалтай. За нөхөж оруулахдаа яг хэр хичээлийнхаа нэрэн дээр дараад за ингээд уншина. За уншны дараа бол яг одоо 9-р ангид суралцж байгаа 26 хүүхдийн маань бол нэр жагсаж гарч ирнэ. За тэгэхээр энэ жагсаалт дээр бол одоо ингээд дүн байхгүй хүүхдүүд дээр ингээд бүртгээг өгсөн одоо утгатай байна. За энэ дээр дүн нэмэх гээд хувийн эргээс нь одоо тухайн одоо Монгол 6 дугаар ангийнхаа Монголны дүнг харж энд тавиад хадгалаад дараа нь илгээх гэсэн товчиг дарна. Харин сургалтын менежер бол за энийгээр ороод өөрийнхөө аягаар ороод мөн төгсөлт гэж ороод за эндээс хичээлийн дүнгийн баталгаажуулна гэсэн үг байна. За хичээлийн дүн баталгаажуулах гээд за ингэж ороод эндээс одоо өмнөх ангийн одоо ингэ сонгоод тэгээд айл ангийн тэр дүнг баталгаажуулсан шүү гэсэн одоо харин хоорондоо ярилцсаж одоо ингээд дүнгийн баталгаажуултыг хийх нэ.